За сонирхолтой та бүхэн дараа минь өнөөдрийн дараагийн хэсгээр Binance-ийн бирж буюу одоо Stellar-ын захидлын хэд топ нэгдүгээр чиг болно. За ерөн трейдерийн хоол хийж байгаа хүмүүсийн одоо ашигладаг тийм энэ захидлыг хамгийн уран ашигладаг хамгийн хөгжүүлэх сайтай хамгийн одоо тийм таатай нөхцөлтэй хамгийн том бизнесийн танилцуулга руу орох гэж байна. За өнөөдөр одоо би та бүхэнд KYC-ийн бичиг баримтны баталгаажлыг яаж хийх вэ? За тэгээд утасаа хэрхэн яаж холбох вэ? За тухайн утасны давхар хамгаалтыг яаж хийх вэ? За дээрээс нь аппликейшн дээрээсээ бас депозит болон withdraw буюу орлого зарлагын одоо гүйлгээд нэг биржээс нөгөө бирж рүү Binance-ийн биржээс тэгээд өгч юм үү яаж хийх вэ? За энэ депозит гүйлгээд CCD энэ дээр хас хэрэгтэй гэдэг ийм хэд зүйлсийг хүрхийг зорж байгаа. Тэгээд та бүхэн маань хүлээж аваад асуулт тодруулах зүйл байвал комментээр хэлтээгээрэй. За тэгээд намайг дэмжиж тагшээ хамон одоо subscribe дараагаад subscribe даасгаарай гэж байна. За эхний Binance-ийн бирж дээр ингээд бүртгүүлчихэд за бүртгүүлсэн ноос болон логинороо мэйл хянаараа бичиж орохоор аппликейшн болохоор ерөнхийдөө нэг юм харагдана. За тэгээд энэ дээр ингэсний дараа хамгийн эхлээд бид нэр хэлсэн дээр энэ хүний хагасгаар дараад энэ Binance Lite гэдгийг идэхгүй болгочих юм бол үндсэн яг Binance-ийн аппликейшн руу орчих. За ингээд ийм болчих. За ингэнгүүт нь хэлээ энэ профайл руугаа орж байгаа одоо KYC гэх бичиг баримтны баталгаажлалт руу орно. За ингээ оронгууд тухайн country буюу одоо бүсгүйцээ чиглэлд сонгох гэсэн. За Binance-ийн бирж дээр үндсэн хоёр одоо шатны гэх юм да бичиг баримтны баталгаажлалт хийдэг. За нэг нь одоо basic за энгийн нөгөөд нь одоо хавсан төвшний юм хоёр одоо дамжлагтай харьцуулж хийдэг болсон байлээ. Өмнө нь бидний одоо намайг авах 2000 одоо нэг 4-5 жилийн өмнө ч гэдэг. Ингээд дөнгөж бүртгүүлээд KYC хийж яхад нөгөө шууд ингээд нэг дор бүх юм хийдэг. Одоо бол тэгээд болсон. Эхний basic төвшний мэдээлэл хийгээд одоо хийх хөтөлбөртэй ингээд машин яваад дуусангууд нэг хоногийн дараа одоо тэр нь баталгаажаад дараагийн одоо шатны буюу ID card буюу иргэний үнцнийхаа нүүр зураг ад зургийг оруулаад өөрийнхөө физиктэй бас давхар гаргадаг. Ийм хоёр шатны гэх юм да нарийчсан тийм болсон гэж болсон юм шиг байна. За тийм шиг өнөөдөр хамтдаа хийгээ. За би бол нөгөө 5-6 жилийн өмнө анх Binance-ээр нэгээд тэр үедээ ингээд ухаж тунхаж явж байгаа л дээ. Одоо KYC-га баталгаажуулаад за тэгээд тэр аккаунттайгаар явж байгаа учраас нөгөө сүүлийн шинэ нэрийн та бүхэндээ хамтдаа хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэр нь яг адилхан юм шиг байлаа. Гэтэ нэг өдрийн дараа энэ basic төвшин баталгаажж байгаараа ялгаатай. Тэхнээс нь хүнд байхгүй. За ингээд verify now гэдэг болохоор ингээд first last name гэж байгаа. За мэдээж first name last name дээр бол бүтэн нэрээ заавал бичнэ. Тэгэхгүй хүмүүс яг ингэж тогнохон одоо тийм short name хэл найзуудынхаа дуулдаг нэрийг ч юм уу эсвэл хочоо ч юм уу тэгээд хийх гэдэг. Гэтэл нөгөө энэ чинь мөнгөтэй холбоотой бүр ингээд цаашлах юм бол нөгөө Binance өөрийнх нь одоо юу тийм карт захиалах юм уу тийм тохиолдол байх учраас тийм үед бол та бүхэн ашиглагдаж магадгүй гэж үзээд ер нь анхнаасаа нөгөө юугаа бүтэн нэрээ хийж өгч. За энэ бол яг хүний одоо аккаунт ашиглаж байгаа учраас
Бүхэн бас ойлгоорой. За ингээд за ингээд ер нь бол яг олдох за ингээд first last name за ингээд middle name дээр нь болохоор өгнөр явчих контент авчих. За тэгэнгүүт энэ дээр хаяг гацсан байгаа. За энэ дээр бид бол зохиоч яг одоо яахгүй хаягийг мэдгүй байгаа чинь бичлэг хийх тул би хүний аккаунт ашиглахгүй бүр огт ашигладгүй аккаунт ашиглаж байгаа учраас тавьсан. Тэгвэл ойлгохыг болтоор яг тэгээд хүний мэдээллүүдээ бас олон том харуулж байгаа гэдэг утгаараа надад бас нөгөө ямар юу яасан баталгаажуулахаар тийм аккаунт байсангүй бүгдээрээ хэдийн баталгаажсан тийм байсан. За энэ хаяг бол бас хаамаагүй зохиож байгаа хаяг шүү гэдгийг хэлээ. За тэгээд энэ аккаунтыг нэг ашиглахгүй учраас зохиочлоо. Тэгээд дахин хэлэхгүй зарим хүмүүс нь хүний мэдээлэл задлуулсан ч юм уу энэ дөрөө ойлгож магадгүй. За ингээд хаягаа ийгээд шинжэн дахин зургаа за мэдээлэлүүдийг хийгээд цаашаа явах. За basic нь бол ингээд комплект хийгээд баталгаач ийм бичиг гаргасан. За aggregate limit буюу одоо лимиттэй